За нэр дэвшигчийг бол дэмжиж байгаа. Хэний хүү байх нь хамаагүй. Энэ аливаа гүйцэтгэх ажилд бол ялангуяа энэ мэрит зарчмаар явна гэдэг бол ажил ер нь жоохон урагштай явахын, урд өмнөхөө цааш нь хэрэгжүүлээд явахын бодлогын залгамж халаа гэж хэрвээ байдаг бол энэ цаашаа үргэлжилж явахын эхлэл бол би энэ мэрит зарчим гэж ингэж боддог. Тэр цутгаараа бас Монгол банкнд ингээ 10 хэдэн жил ажиллаад одоо ингээ дэвшээд ороод ирж байгаа юм байна. Тийм учраас бол дэмжиж байгаа. За Монгол банкныхнаас би одоо жил болгон мөнгөний бодлогын бодлогын асуудал яригдах үед нэг асуудаг нь 2-3 үндсэн асуулт байгаа. За нэгдүгээрт бол энэ тэтгэврийн зээлийн хүүг буулгах бололцоо бол байгаа гэдэг зүйлийг бол одоо үе Монгол банкны ерөнхийлөгч нар одоо өнгөрсөн хугацаанд мөнгөний бодлого батлагдах үеэр одоо байнга ярьдаг. Тэгээ тэр нь ингээд нийгэмд хүлээлт үүсээд байдаг. А гэтэл яг амьдрал дээрээ бууж байгаа юм байгаад байдгүй. Тэгэхээр энэ дээр наран цагт ерөнхийлөгч одоо бас нэг тодорхой хариу хэлээд ямар ч эрсдэлгүй ийм зээл бол одоо буух болцоотой гэдгийг Монгол банкныхан байнга одоо яриад байгаа шүү дээ. Тэгээ яг гүйцэтгэл дээр болохоор буужихгүй байгаа тийм. Тэгэхээр таны хувьд энэ дээр ямар бодолтой байдаг вэ? Хоёрдугаарт энэ ногоон зээлийн асуудлыг бол би бас 3 жил ярьж. Тэгээ ногоон зээлийг энэ ялангуяа дэд үтцэд холбогдсон аймгийн төвүүдийн одоо гэр хороол одоо хашаандаа тэгээ сайхан амьдрах тэр бололцоог бүрдүүлэхэд энэ ногоон зээлийн дэмжлэг их туйлын чухал байгаа тийм аа. Тэгээ өмнө нь одоо бас лавсрын ерөнхийлөгчийг байхад энэ хоёр асуултыг асуухад ногоон зээлийн их усүрийг бол нэмэгдүүлээд орон нутагт өгөх бололцоо бүрэн дүүрэн байгаа гэл ингээл ярьдаг. Тэгээ бас ингээд таны хувьд ямар бодолтой байгаа? Энийг нэмэгдүүлэх бололцоо яг бодитоор байна уу? Дээрээс нь яг ногоон зээлгээд ингээд ирэхээр тэр пассив байшин барьдаг хэдхэн компаниудад л бариулвал өгнө, бусдад нь өгөхгүй өдргээд ийм хаалт тавигдаад ороод ирт юм л. А гэтэл орон нутагт бол тэр барилгыг хинээс дутахгүй барьчих, өөрөө зээл аваад өөрөө барьчих хэмжээний маш олон хүмүүс барилгын одоо барихадынхан хүртэл ингэ байж байгаа шүү дээ яг амьдрал дээр. Тэгэхээр тэр хүмүүсийг аваад тэр байшингаа барьчих бололцоог нь бүрдүүлж өгөөч. Нэг хэдхэн компаниг пассив гэдгээр одоо юу гэдгийг одоо тэгж дэмжих биш. Одоо тэр бусад хүмүүсийн бололцоог хаах биш, чөлөөтөд тавиад өгвөл яа гэм бэ гэсэн. Ийм нэг хоёр дахь асуулт байгаад. А гурав дахь нь бол одоо бидний мөнхийн асуудал болсон инфляц. Инфляц дээр Монгол банк ингээ бодлогын хүүгээс өөр одоо эн чинь хариу арга хэмжээ авах эрх зүйн хувьд ч гэсэн хязгаарлагдмал байгаад байна шүү дээ. А гэтэл инфляц өсөд идэг. Тэгэхээр инфляц дээр ер нь өөр би бас асууж лээсэн. Цаг хугацаа дуусчлаа. 1 минутаа эргэж авахтай асууя. За. Үгэлжөө. За асуултаа тэтгэврийн зээл, ногоон зээлийг нэмэгдүүлэх боломжууд юу байна? Наран цагт ерөнхийлөгч 4-р микрофон. За би зүгээр өмнө манайхан болвол Төв банкнаас авдаг тодорхой үзүүлэлтүүд, зээлүүд дээр тавигддаг шаардлагыг өөрчлөх замаар бас бууруулах тухай ярьж ирсэн баг. Одоо энэ Төв банкн дээр зохицуулагддаг энэ өөр урлагийн харьцаа, тэгээд тэтгэврийн зээлийг заавал байлгах нөөцөд тооцоо болсон зэрэг энэ бүх арга хэмжээг султгацсан. Тийм учраас энэ зээлийн өсөлт маань эрс нэмэгдсэн, 80% нэмэгдсэн. За ер нь бол нөгөө Төв банк ингээд аржааны банкны зээлийн үйл ажиллагаанд ер нь зүгээр саяны хэлдэг энэ тодорхой шалгуур үзүүлэлтийг тавьж оролцсон уу гэхээс бусдаар одоо оролцох болцоогүй. За ер нь авч хэрэгжүүлдэг механизмынхаа авдаг зүйлүүдээ ер нь тэтгэврийн зээл дээр авцсан гэсэн. Одоо бол зүгээр банк хэрэглэгч тэр эрсдэл нөгөө энгийн зээлдэгчтэй явдаг л харилцаа үүссэн тэрүүгээр л явж байгаа. Одоо энэ дээр Төв банк нэмж оролцох бол шаардлагагүй гэсэн юм байр суурьтай байна. За ногоон зээлийн хувьд бол би шинэ санхүүгийн доктортой байдлын газар дотроо ногоон санхүүжилтийн хэлтс байгуулсан. Энэ дээр нэлээд ажиллаж байна. За механизмын хувьд санхүүжилтийг нэмэгдүүлэхдээ би ногоон зээлийн swap дээр хөнгөлт гаргаж ирсэн. Энэ нь өөрөө санхүүжилтийг нэмэгдүүлэх болцоо байгаа. Таны хэлээд байгаа нөгөө цаанаас их үүсвэр ногоон зээл татахаар за ийм шаардлага яг карбон хүрийн хийг хэр хэмжээгээр буулгасан яаж та нар хэмжиж гаргасан ингээд нөгөө мөшгөн
хянах тогтолцоо гэж байна. Энэ нь өөрөө сул байгаа учраас энийг хөгжүүлэх. Тэгээд ямар үзүүлэлтийг ногоон зээл рүү ангилд оруулах уу гэд одоо бичиг цаасны ажил, хэрэгжүүлэх ажил, төв банк, банкуд, бусад аж ахуйн нэгжтэйгээ ингээд цуг ажиллах энэ ажлуудыг дээр нэлээд ахис дэвшил гараад явж байгаа. Яг гэвэл бие даасан нэгжтэй болцсон. Энэ маань ажил чинь өчигдөрхөн гэхэд бол одоо бид нар энэ арилжааны банкын удирдлагууд болоо томоохон аж ахуйн нэгжийн удирдлагуудтай яг энэ чиглэлээр ногоон зээлийг нэмэгдүүлэх, энэ дээр идэвхжүүлэх ийм арга хэмжээг зохион байгуулсан. Энийг ингээд банк хийгээд тавьсан зорилттой 2030 онд нийт зээлийн багцын 10% хүргэх ийм зорилттой. Одоо бол нэг 5% л байгаа. Тэгэхээр ийм орон зай бол байгаа. Энэ лүү ингээд нэлээ ажлууд хийгдээ явж байна. Тодорхой зээлүүдийг бас ногоон зээл рүү шилжүүлэх ийм ажлууд бол хийгдсэн байна. За энэ инфляцтай ярихад бол энэ яг төв банкны дан төв банкны хийх ажил бал биш болчиход байна. Энэ дээр засгийн газар бүх төвшөнд их хурал дээр ч гэсэн санхүүгийн салбарын банк бус салбарын зохицуулалт хүртэл давхар орж ирнэ. Би түрүү Ганбаатар гишүүний асуултанд хариулахдаа хэлсэн. За яг үндсэн асуудлыг хүмүүс ирээд энэ мөнгөний нийлүүлэлт, мөнгө үржүүлэх шугамыг хязгаарлах. Гэтэл өнөөдөр Монгол улсад зөвхөн төв банкны үн цаасаар түгжихээс өөр бусад дэд бүтцээ хөгжүүлж чадаагүй. Тийм учраас энэ дээр ерөөсөө бид нар засгийн газрын бонд одоо бидний сая төв банкны хувьд өргөн барьсан тэр зүйлүүдийг хийж аваад тодорхой энэ өмнөх зүйлүүдээ засгийн газрын бонд руу шилжүүлээд энэ захыг хөгжүүлээд өөрөөр хэлбэл хүмүүс мөнгөтэй болвол экспортын орлого нэмэгдүүл энэ орлогоо импортын болоод хэрэглээний бүтээгдэхүүн болгодог биш. Тодорхой энэ хөрөнгө оруулалтын хэрэгсүүд рүү байршуулж хийх болцоо үүсгэдэг. Дээр нь төв банк яг бодлогын хөшүүргээ хэрэглэнэ. Засгийн газраас яг тодорхой бодлогуудаар яг аль хэсгүүдэд энэ санхүүжилтээ төвлөрүүлэх юм бол бид нар ирээдүйд баялаг бүтээх импортыг болоод хэрэглээг өдөөхгүй зүйл рүү шингээх вэ гэдэг энэ үндсэндээ энэ бодлого дээрээ бид нар концепцийн хувьд нэгдээд бүгдээрээ нэг тийшээ харж ажиллах ёстой. Тийм учраас төв банкнаас хамаарч байгаа төсөв мөнгөний бодлоготой холбоотой тодорхой заалтыг би өргөн. За эдгээр багш тодруулъя. За тэр ногоон зээлтэй холбоотой асуудал дээр яг ямар шаардлагуудыг тавьчвал тэр одоо зээлийн их усүрээс тавьж байгаа тэр шаардлагыг хангаж байгаа вэ гэдгийг тодорхой болгочвол заавал нэг хэдхэн компани биш хүмүүс яг тэрэнд нь ийзүүлээд барьчвал хамаагүй үр дүнтэй болох юм байна. Тэгэхгүй одоо яг хэдхэн компаниас авахаар нөгөө үнэтэй байшаа авснаас ялгаагүй шахуу ийм дүн гарчаад байгаа байхгүй юу? Нэгт хоёр тэр инфляцтай холбоотой асуудал дээр би яг л таны наад үгийг л одоо сонсох гэсэн. Ганцхан ингээд мөнгөний бодлогоо хүүгээ ингээд хатуу барьчаад байдаг өөр ямар ч арга хэрэгсэл юм байхгүй. Жишээ нь өнөөдөр ингээд барс дээр 1600 төгрөг байгаа төмөс дэлгүүрт очиод 3000 болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр хүртэл одоо бид ингэж бодохгүй л төмсний үнийг 3000-аар нь бодоод инфляцид нөлөөлж гэнэ гэд инфляц өндөр байна гэж бодлогын хүү өндөр болоод байдаг. Гэтэл тэр нь үр дүнд хүрж гэнэ үгүй юу гэдэг ийм асуулт байгаа. Тэгэхээр энэ дээр ер нь бүгдээрээ их хурал засгийн газар гээд